Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо. Сонноос суугаас та бүхэндээ дараагийн мэдээнийхээ шинэ дугаарыг төлөвлөж байна. Энэ дугаараар Европын холбоо Шенгений бүсийн Entry-Exit систем буюу нэвтрэх гарах систем, Франц болон Чех улсын сүүлийн үеийн улс төрийн мэдээ, Чехийн хүн амын гадаадын иргэдийн талаарх үзэл бодол, Төв Европын орнууд тэр дундаа Чехэд сүүлийн үед тархалтан нэмэгдэж буй өвчнүүд, Праг дуудахгүй болох гоё арга хэмжээнүүд гэсэн мэдээллүүдийг хүргэхээр бэлтлээ. Европын холбоо Шенгений бүсэд нэвтрэх гарах систем буюу EES жинхнээсээ үйл ажиллагаанд нэвтрлээ. Европын холбооны 27 улс болон Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар гэсэн улсуудын иргэншил эсвэл урт хугацааны виз оршин суух эрхгүй иргэд Шенгений бүсэд богино хугацаагаар аялах зорилгоор нэвтрэхэд зориулсан EES бүртгэлийн систем албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрлээ. Entry-Exit систем буюу EES нь анх 2024 оны 11-р сард нэвтрэх төлөвлөгөөтэй байсан ч техникийн бэлэн бус байдлын улмаас ийхүү жилийн дараа буюу 2025 оны 10-р сарын 12-наас нэвтэрч эхэлж байна. Гэхдээ эхний ээлжинд тус систем нь ердөө Чех, Эстони, Люксембург гэсэн 3 улсад л үйл ажиллагаанд ороод байгаа юм. Бусад орнуудад систем аажмаар нэвтэрч 2026 оны 4-р сарын 10 гэхэд Шенгений бүх улсад үйл ажиллагаанд нэвтрэх юм байна. Энэхүү систем нэвтэрснээр Шенгений бүсэд нэвтрэх болон тус бүсээс гарах гэж буй богино хугацааны визтэй гадаадын иргэн паспорт дээрээ тамга даруулах шаардлагагүй болох юм. Харин оронд нь хурууныхээ царай таних төхөөрөмжийн тусламжтайгаар цахим системд бүртгүүлнэ. Систем үйл ажиллагаанд орсон эхний өдрүүдэд зорчигчид шинэ системтэй харилцах дадал суугаагүй. Техникийн саатал гарсан зэрэг шалтгааны улмаас нисэх онгоцны буудлын дээр урт очир дараалал үүсч зорчигчид удаан хугацаагаар хүлээх шаардлага гарчээ. Тодорхойлбол Прагийн нисэх онгоцны буудлын гадаад нислэгийн хэсэг буюу 1-р терминал дээр урт дараалал үүсч зарим зорчигч бүр 90 минут дараалал зогссон тохиолдолч гарчээ. Хэдийгээр онгоцны буудлын дээр энэхүү системд зориулсан тусгай киоскуудыг уртчлан байршуулсан ч систем нэвтэрсэн эхний өдөр ихэнх киоск техникийн саатлын улмаас ажиллаагүй гэнэ. Тиймээс хилийн шалганы ажилчид зорчигчдыг системд гараар бүртгэх шаардлага үүсч урт дараалал үүсгэжээ. Албаныхаа энэ талаар тайлбарлахдаа Прагийн онгоцны буудалд нийт 56 өөртөө үйлчлэх киоскийг байршуулсан тул зорчигчид урт дараалал үүсгэхгүй тулд аль болох эдгээр киоскийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ танил бус шинэ систем нэвтэрч байгаагаас гадна техникийн саатал гарч байгааг бодолцсон зорчигчид нислэгээсээ хоцрохгүй тулд аль болох эрт ирэх хэрэгтэй хэмээн анхааруулжээ. Прагийн онгоцны буудлаас нисэхэд 2 литр хүртэлх шингэн зүйл гар тийшэндээ авч явах боломжтой боллоо. Прагийн нисэх онгоцны буудалтай холбоотой бас нэгэн чухал мэдээг одоо дуулгая. Václav Havel олон улсын нисэх буудлын ойрын зайн нислэгүүдэд зориулсан хэсэг буюу 2 дугаар терминалд техникийн томоохон шинжилгээ хийж өндөр зэрэглэлийн 3D дүрслэлтэй X-ray сканеруудыг байршуулжээ. Ингэснээр хилийн шалганы ажилчид зорчигчдын ачаа тийшийг илүү наривчлалтайгаар харах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл зорчигчийн цүнхэн дотор байгаа ачаа барааг 3 хэмжээст хэлбэрээр дидэгдсэн дээр маш тодорхой харах боломжтой болжээ. Тиймээс зорчигч авч яваа цахилгаан хэрэгслүүд болон шингэн зүйлсийг заавал цүнхнээсээ ил харгаж шалгуулах шаардлагагүй болсон байна. Мөн гар тийшэнд авч явах шингэний дээд хязгаар 2 литр хүртэл болж нэмэгджээ. Урд нь гар тийшэнд 100 мл-ээс хэтрэхгүй савлгаатай олон жижиг савтай шингэн авч явахыг зөвшөөрдөг байсан бөгөөд үүнд нь их хвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн л хамрагддаг байсан юм. Харин одоо 100 мл-ээс дээш савлгаатай шингэн зүйлсийг зөвшөөрдөг болсноос гадна нэмээд 2 литр хүртэлх савлгаатай шингэнийг зөвшөөрдөг болсон байна. Өөрөөр хэлбэл уух зүйлээ авч явах боломжтой болжээ. Сонсогч та бүхэн дахин сануулхад дээрх 2 мэдээ нь Прагийн нисэх буудлын 2 өөр терминалд үйлчилж байгаа гэдгийг анхаараарай. Шенгений бүсэд нэвтрэх гарах систем буюу EES нь 1-р терминал дээр байгаа бол шинэ үеийн 3D дүрслэлтэй X-ray сканерууд нь 2-р терминалд нэвтэрсэн болно. Одоо та бүхэндээ сүүлийн үед хамгийн муу рейтингтэй байгаа төрийн дэргүүдтэй Европын 2 улс болох Франц болон Чехийн улс төрийн мэдээг хүргэе. Улс төр эдийн засаг, хэрэглэгчийн зан төлөв зэрэг олон чиглэлээр онлайн судалгаа явуулж, бодит мэдээлэлд тулгуурласан дүн шинжилгээ хийдэг Morning Consult компаниас гаргадаг Global Leader Approval Rating буюу дэлхийн удирдагчдын нэр хүндийн үнэлгээний жагсаалтыг та бүхэн харж байна. Morning Consult компани энэхүү жагсаалтыг гаргахдаа интернет орчноос цуглуулж болох баталгаат их сурвалж бүхий нийгэм улс төрийн шинжтэй судалгаа мэдээллийн өгөгдлийг ашиглаж мэдээлэлээ байнга шинжилдэг учраас улс орнуудын цаг үеийн байдал жагсаалтад шууд тусгагддаг гэж хэлж болно. Одоогоор дэлхийн удирдагчдын нэр хүндийн үнэлгээний жагсаалтад
20 гаруй орны удирдагчид багтаж байгаа бөгөөд сүүлийн үед Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Чехийн ерөнхий сайд Петр Фиаланаар сүүлийн байруудаас хөдөлгөө болоод байгаа юм. Тиймээс та бүхэнд энэ хоёр орны улс төрийн цаг үеийн мэдээг хүргэхээр бэлтлээ. Францын засгийн газрын тогтворгүй байдал шинэ рекорд тогтоолоо. Европын холбоонд эдийн засгаараа хоёрт ордог Францын улс төрийн байдал сүүлийн жилүүдэд нэлээд тогтворгүй байгаа. Тодорхойлбол сүүлийн 3 жилийн хугацаанд тусвалсан 5 засгийн газрын нүрийг үзээд байна. Яг үнэндээ 5 дахь засгийн газрынхаа нүрийг бараг үзэж ч амжсангүй. Шинэ ерөнхий сайд нь кабинетийнхаа бүрэлдэхүүнийг зарласнаас хойш 14 цаг хүрэхгүй хугацааны дараа огцорч шинэ рекорд тогтоосон юм. Тэгвэл энэ бүх эмх замраагүй байдал хизээнээс юунаас эхлэлтэй болохыг сөхөн харцгаая. Энэ бүхэн 2022 онд болсон Францын парламентын доод танхим буюу үндэсний ассамблеийн ээлжид сонгуулиас эхлэлтэй гэхэд хэлсдэхгүй. Учир нь одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макроны 2016 онд байгуулсан Renaissance буюу сэргэн мандалт нам нь 2017 оны сонгуулиар үндэсний ассамблеийн 577 суудлаас 350-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан ч 2022 оны сонгуулиар энэ амжилтаа давтаж чадаагүй. Хэдийгээр олонх болж чадаагүй ч сэргэн мандалт нам багцсан ансамбл буюу хамтдаа эвслэн 245 суудал авснараа бусад нам эвслээ тэргүүлсэн юм. Улмаар тус эвслийг тэргүүлж байсан Элизабет Борн ерөнхий сайдаар томилогдсон. Франц улс нь Монгол эсвэл Чех улс шиг бүрэн парламентын засаглалтай улс биш, харин хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тиймээс Францын үндсэн хуулийн 49-ийн 3 дугаар зүйлд ерөнхийлөгч нь засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг парламентаас санал авалгүйгээр шууд зөвшөөрөх эрхтэй гэж заасан байдаг. Элизабет Борны засгийн газар нь цөөнхийн засгийн газар байсан тул үндэсний ассамблеийн гишүүдээс хангалттай дэмжлэг авч чаддаггүй байлаа. Тиймээс өргөн барьсан хуулиа батлуулахын тулд дээрх заалтыг хэтэрхий олон удаа ашиглаж байжээ. Макрон энэ байдлыг өөрчлөхийн тулд сэргэн мандалт намын гишүүн Габриэл Атталыг 2024 оны 1-р сард ерөнхий сайдаар томилсон. Өөрөөр хэлбэл Габриэл Аттали парламентаас хангалттай дэмжлэг авч чадна гэж Макрон итгэж байлаа. Гэвч энэ төлөвлөгөө нь тиймч урагштай байсангүй. Тиймээс 2024 оны 100 Европын парламентын сонгуулийн дараахан Макрон үндэсний ассамблеийн ээлжид бус сонгуулийг зарласан. Тэрээр сонгуулийн үр дүнд сэргэн мандалт намын хамтдаа эвсэл олонх болж чадна гэж итгэж байсан. Гэтэл сахил хүртэл шалт ордог гэдэгчлэн хамтдаа эвсэл ердөө 159 суудал авч үндэсний ассамблеийн 3/1-т ч хүрэхгүй эсхийг эзлэх болсон. Түүгээрч зогсохгүй хамгийн олон суудалтай гэх байр сууриач алдсан юм. Энэ сонгуулиар айлч нам эвсэл илт давуу ялалт байгуулаагүй дээр үндэсний ассамбле улс төрийн үзэл санаагаараа зүүн, баруун, төв гэсэн бараг тэнцүү 3 бүлэгт хуваагдсан байлаа. Тиймээс Макрон бүгд найрамдагчид намын гишүүн Мишель Барнерийг ерөнхий сайдаар томилж хамтарсан засгийн газар байгуулахыг үүрэгдсэн. Харамсалтай нь Мишель Барнерийн засгийн газар амжилтанд хүрсэнгүй. Итгэл хүлээлгэх санал хураалтанд бүдэрснээр 3 сар гарахны дараа тарав. Түүний дараа хамтдаа эвслийн гишүүн Франсуа Байро ерөнхий сайд болсон ч мөн л жил хүрэхгүй хугацааны дараа итгэл хүлээлгэх санал хураалтанд унаж засгийн газар нь тарсан. Эцэст нь энэ оны 9-р сарын 9-нд Макрон сэргэн мандалт намын гишүүн Себастьян Лекорнуг ерөнхий сайдаар томилсон юм. Лекорну 10-р сарын 5-нд шинэ засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулсан боловч хангалттай дэмжлэг авч чадаагүй улмаас 14 цагч хүрэхгүй хугацааны дараа суудлаасаа огцороход хүрсэн. Францын энэхүү улс төрийн тогтворгүй байдал нь тус улсын эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж болно. 2025 оны эхний улирлын байдлаар Франц улсын гадаад үр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 114%-тай тэнцэх хэмжээний буюу 3.3 их найд евро байгаа бол төсвийн алдагдал нь 5.8% байна. Харин өрийн дарамт буюу хүүгийн төлбөрлөл гэхэд нийт 53 тэрбум еврод хүрчээ. Мөн нийгмийн халамжид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулдгаараа Европын холбооны улсуудаа тэргүүлж байна. Ингээд харахаар эдийн засгийн байдал нь ард иргэдийн ундууцлыг ихэд нэмэгдүүлж, улмаар иргэдэн төр засагтаа итгэх итгэл нь буурч, эргээд улс төрийн тогтворгүй байдал үргэлжлэхэд томоохон түлхэц болж байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Одоо үсэлдгүй энэхүү нөхцөлд ерөнхийлөгч Макронд дараах 3 сонголт бий. Нэгдүгээр, шинэ ерөнхий сайд сонгоод дахин төсвөө батлах гэж оролдох. Хоёрдугаарт парламентын ээлжид бус сонгуул жилийн хугацаанд 2 дахь удаага зарлах. Гуравдугаарт өөрөө огцрох. Гэвч Макрон 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул болтол буюу бүрэн эрхт хугацаагаа дуустал огцрохгүй ажиллана гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Тийм ч учраас Макрон энэ удаад эхний сонголтыг сонгожээ. Гэхдээ бас яг ч цоо шинэ ерөнхий сайдыг томилсонгүй. Себастьян Лекорнуг дахин ерөнхий сайдаар томилж шинэ бүрэлдэхүүнтэй засгийн газар бүрдүүлэхийг үүрэг болгосон байна. Цаашдаа харин юу болохыг цаг хугацаа л харуулах үзье.
Чехийн шинэ засгийн газар бүрэлдэхээс өмнө хил аманд орлоо. Бүгд найрамдах Чех улсын парламентын доод танхим буюу төлөөлөгчийн танхимын ээлжид сонгуул 2025 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Сонгуульд нийт 26 намын эвсэл өрсөлдснөөс Ано, Сполу, Стан, Пирати, СПД, Мотористе гэсэн 6 нам эвсэл хяналтын тооноос дээш санал авснаар парламентэд судал авах нь тодорхой болсон. Эдгээрээс хамгийн олон буюу 80 судлыг 2017-оос 21 оны хооронд засгийн эрхийг барьж байсан Андрей Бабишийн Ано нам авч ялалт байгуулсан бол одоогийн ерөнхий сайд Петр Фиалагийн ОДС нам бүхий Сполу эвсэл 52 судал авч нэг ёсондоо ялагдсан. Бусад намуудын тухайд бие даагч орон нутгийн удирдлагуудын Стан нам 22 судал, далайн дээрэмчид буюу Пирати нам 18 судал, Томи Окамурагийн СПД буюу эрх чөлөө ба шууд ардчил нам 15, Моторист буюу авто сонирхогчдын нам 13 судлыг тус авсан байна. Петр Фиалагийн Сполу эвслийн уналтын шалтгаан. Өмнө дурдсанчлан Чехийн засгийн эрхийг 2021-с 25 оны хооронд барьсан Сполу буюу хамтдаа эвслийн тэргүүн Чехийн ерөнхий сайд Петр Фиала нь сүүлийн үед байнга дэлхийн удирдагчдын нэр хүндийн үнэлгээний чагсаалтын сүүлийг мушгих болсон. 21 оны сонгуулиар өмнөх засгийн газрынхаа цар тахлыг сөрсөн муу бодлогоос үүдэлтэй уналт дээр дөрөөлөн гарч ирсэн хамтдаа эвсэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд Чехийн эдийн засгийн байдлыг дөрвтөө дэвшлүүлж чадаагүй. Түүгээрч барахгүй иргэдийнхээ эрх ашигаас илүүтэйгээр Европын холбооноос өгсөн чиглэлийг л сайтар биелүүлэхэд хитэн анхаарсан гэхэд хэлсдэхгүй. Тодорхойлбол Фиала ерөнхий сайд болоод хагасжилж болоогүй байхад Орос Украины дайн эхэлсэн бөгөөд энэ нь Чехийн нийгэм эдийн засагт маш ихээр магадгүй хамгийн ихээр нөлөөлсөн. Дайнаас болж Европын холбооны орнуудад эрчим хүчний хямрал нүүрлсэн, ялангуяа Чех улсад томоохон хямрал болсон. Өрхийн цахилгааны үнийг худалдан авах чадварт нь харьцуулсан дүнгээр нэрмэлэхэд Чех улс Европын холбоогоо тэргүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс үүдээд бараг бүх юмны үн өссөн. Ялангуяа орон сууцны түрээсийн болон худалдаалагдах үн аль аль нь эрс нэмэгдсэн. Харин цалин тэтгэврийн хэмжээ эдгээр үнийн өсөлтийн дэргэд харьцангуй багаар нэмэгдэж байгаа нь иргэдийн нуруунд дээрх ачааг хүндрүүлсээр байгаа юм. Гэтэл дарин дээр давс гэгчээр Чехийн засгийн газар Украин улсад дайн эхэлснээс хойш одоо хүртэл их хэмжээний тусламж үзүүлсээр байгаа. Энэ нь сүүлийн үед иргэдийн ундууцлыг улам ихээр хүргэх болсон. Чех улс нь Украинаас хүн амынхаа тоотой харьцуулахад хамгийн олон дүрвэсэд хүлээн авсан улс болсноос гадна зэр зэвсгийн тусламжийг Украин улсад тогтмол үзүүлсээр байна. Украин дэмжлэг үзүүлэхээр гаргасан энэ зардлыг Европын холбооны тусламжтайгаар нөхөж байгаа гэх тайлбарыг засгийн газар өгдөг боловч бодит амьдрал дээр үүнд нь итгэхэд тун бэрх. Яагад гэвэл Фиалагийн засгийн газар тэтгэврийн насыг 65-аас 67 болгон нэмснээс гадна аж ахуй нэгж, жижиг бизнес, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн татвар болон газар үйл хөдлөх хөрөнгө татварыг ч нэмсэн. Цаашлаад иргэд засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн шүүмжлэхэд Фиала шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр барахгүй альва жагсаал цуглааныг Оросын пропагандачид гэх мэтээр шүүмжилж үл ошоосоор ирсэн юм. Энэ бүхнээс үүдээ засгийн эрхийг баригч хамтдаа эвсэлд иргэдийн итгэх итгэл эрс буурсан. Эсвэргээрээ Андрей Бабишийн Ано намын рейтинг өнгөрсөн 4 жилийн хугацаанд аажмаар өссөөр ирсэн. Ано нам өрсөлдөгчийн алдаан дээр маш сайн тоглолт хийсний үр дүнд ялалт байгуулсан. Тэд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Европын холбооны бодлогод тэр дундаа цагаачлалт ногоон түлшний бодлого зэрэгт шүүмжлэлтэй хандаж Украинд үзүүлэх дэмжлэгийг багасгах гэж амлаж байсан юм. Гэхдээ одоо тэдний өмнө засгийн эрхийг авч чадах эсэх гэсэн том сорилт тулгараад байна. Ано нам хэдийгээр хамгийн олон суудлыг авч чадсан ч 200 суудалтай төлөөлөгчийн танхимын олонх болж хараах нь чадаагүй. Тиймээс тэд дангаараа олонхын засгийн газар байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд тэд нэг бол 2017 оныхтой нэгэн адилаар дангаараа цөөнхийн засгийн газрыг байгуулах боломжтой. Эсвэл парламентэд судалтай бусад нам эвслүүдээс үзэл санаа байр суурь нийцтэй намуудтай нэгдэж эвслийн засгийн газар байгуулах боломжтой. Андрей Бабиш сонгуулийн дараа нэг өнгийн засгийн газар байгуулах буюу нэгдүгээр сонголтоор явах хүсэлтэй байгаагаа мэдгдсэн. Гэвч цөөнхийн засгийн газар байгуулахын тулд тэд парламентэд судалтай бусад намуудаар хүлээн зөвшөөрөгдөж дэмжлэг авах ёстой. Энэ дэмжлэгийг нь харин бусад намууд өгөх сонирхолгүй байгаа нь намуудын дарга нарын мэдгдлээс тодорхой болсон. Тодорхойлбол Аног дэмжих магадлал өндөртэй СПД болон Мотористе намын дарга нар засгийн газрын бүрэлдэхүүнд орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуулийн дараа 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд ерөнхийлөгч Петр Паул уламжлалт ёсороо парламентэд суудал авсан нам эвслүүдийн дарга нарыг нэг нэгээр нь хүлээн авч уулзсан. Гэвч тэрээр хин нэгнийг ерөнхий сайдад аль бие ёсоор томилсонгүй. Харин Андрей Бабишийг
ямар бүрэлдэхүүн, ямар төлөвлөгөөтэй засгийн газар байгуулах саналтай байгааг харж байж түүнийг ерөнхий сайдаар томилох эсгээ шийднэ гэжээ. Ингээд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд айл нам эвслүүд багтах талаар нийгэмд өрнөж эхэлсэн бөгөөд дараах таамаг нэлээд газар аваад байгаа юм. Үүнд Андрей Бабиш ерөнхий сайд болж 16 яамтайгаар засгийн газраа бүрэлдүүлнэ. Ингэхдээ СПД болон мотористын намуудтай хамтарсан засгийн газрыг байгуулна. 16 яамнаас аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөлмөр, боловсрол, дотоод хэрэг, бүсийн хөгжил, хууль зүйн, сангийн яам гэсэн 9 намыг АНУ нам удирдна. Харин батлан хамгаалах, хөдөө аж ахуй, тээврийн яамыг СПД нам удирдах бол гадаад хэрэг, соёл, байгаль орчин, спортын яамыг мотористын нам удирдна. Дээрх таамаг нь бусад нам эмслийнхэнд таалагдахгүй байгаа төдийгүй зарим хүний эрхийн байгууллагууд энэ хуваарлтыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн гадаад хэргийн сайд болно гэж яригдж байгаа моторист намын Филипп Түректэй холбоотой хийлам дэгдэж эхэлсэн. Тодорхойлбол түүний сошиал хуудсанда олон жилийн өмнө бичсэн пост комментуудыг Дэник Н сайт гаргаж иржээ. Эдгээр бичвэрүүд дээр Түрек арьс өнгөөр ялгуурлах үзэлтэй байж болзошгүй өнгө байна гэснээс гадна бүр нацист, фашист үзлийг дэмждэг байж болзошгүй гэжээ. Түрек эдгээр хардлагыг эрс няцаасан мэдэгдэл хийсэн байна. Харин Андрей Бабиш энэ талаар Түрек болон мотористын намын тэргүүн Петр Маценко нартай ярилцаж тодруулна гэжээ. Шинээр бүрэлдсэн төлөөлөгчдийн танхимын анх дугаар чуулган 11-р сарын 3-нд болно. Ерөнхийлөгч Петр Павел тэр болтол ерөнхий сайдыг албан ёсоор томилохоо аазна хэмээн мэдэгджээ. Чехийн хүн амын бараг тал нь шинээр ирсэн гадаадын иргэдийг Чех улсын хувьд асуудал гэж харж байна. Центрум про виз конвержнийхоо миньяны буюу Чехийн олон нийтийн санал бодлыг судлах төвөөс 2025 оны 100 Чехийн иргэдийн дунд Чехэд амьдарч буй гадаадын иргэдтэй холбоотой санал асуулга явуулж судалгаа хийжээ. Судалгаанд 15-аас дээш насны нийт 1712 хүн Чехийн өнцөг булан бүрээс оролцсон байна. Ингээд үр дүнг нь харахад судалгаанд оролцогчдын яг тал нь буюу 50% нь сүүлийн жилүүдэд Чех улсад ирсэн гадаадын иргэдийг Чех улсын хувьд асуудал гэж үзэж байгаа гэсэн байна. Харин 41% нь эсэргээрээ шинээр ирсэн гадныхныг ямар нэг асуудал гэж үзэхгүй байгаа гэжээ. Харин ирээд удаагүй байгаа гадных нь тухайн судалгаанд оролцогчийн өөрийнх нь амьдардаг хот суурин газрын хувьд асуудал мөн эсхийг асуухад ердөө 21% нь тийм гэж хариулсан бол 59% нь асуудал биш, 15% нь өөрөө амьдардаг хот суурьнд шинээр ирсэн гадаадын иргэн бараг байхгүй, 5% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Дээр хоёр асуултанд хариулсан байдлыг судалгаанд оролцогчдын хүйс, боловсрал, оршин суудаг аймгаар нь тус ялган харахад бас сонирхолтой үр дүн ажиглагдсан байна. Хүүсээр нь задлж харуул. Эмэгтэйчүүдийн 54%, эрэгтэйчүүдийн 44% нь ойрын жилүүдэд ирсэн гадаадын иргэд Чех улсын хувьд асуудал мөн гэж хариулсан байна. Эсвэргээрээ эмэгтэйчүүдийн 33%, эрэгтэйчүүдийн 49% нь тэднийг Чех улсад асуудал үүсгэхгүй байгаа гэж хариулжээ. Харин өөрсдийнх нь амьдардаг орон нутагт шинээр ирсэн гадныхан асуудал үүсгэж байгаа эсэхтэр эрчүүдийн 17%, эмэгтэйчүүдийн 24% тийм гэж хариулсан бол эсвэргээрээ эрэгтэйчүүдийн 62%, эмэгтэйчүүдийн 56% нь үгүй гэж хариулжээ. Боловсролын түвшнээр ялган харахад шинээр ирсэн гадныхан Чех улсын хэмжээнд асуудал үүсгэж байгаа юу гэсэн асуултанд бүрэн бус дунд боловсролтой иргэдийн 57% нь тийм, 33% нь үгүй гэж хариулсан бол бүрэн дунд боловсролтой оролцогчдын 48% нь тийм, 43% нь үгүй гэж хариулсан байна. Харин дээд боловсролтой хүмүүсийн 38% нь тийм, 52% нь үгүй гэж тус хариулжээ. Сүүлийн жилүүдэд ирсэн гадаадын иргэд судалгаанд оролцогчийн өөрийнх нь амьдардаг хотын хувьд асуудал мөн эсхийг асуухад боловсролын түвшнөөс үл хамааран дийлэнх нь буюу бүрэн бус дунд боловсролтой иргэдийн 55%, бүрэн дунд боловсролтой иргэдийн 58%, дээд боловсролтой иргэдийн 67% нь асуудал биш гэж хариулсан байна. Харин орон нутгаар нь ялган харахад шинээр ирсэн гадаадын иргэд өөрийнх нь оршин суугаа орон нутагт асуудал үүсгэж байгаа гэж үзэх хүний тоо Пилсен болон Прагт хамгийн их байжээ. Тэгвэл судалгаанд оролцогчид Чех улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн талаар ямар бодолтой байсныг одоо мэдээлье. Удаан хугацаанд Чехэд оршин суугаа гадныхан өвчний тархалтыг нэмэгдүүлэх зэргээр эрүүл мэндийн эрсдлийг ихсэгдэг гэдэгтээ судалгаанд оролцогчдын 47% нь санал нийлж байна гэсэн бол 23% нь санал нийлэхгүй, 3% нь мэдэхгүй, 27% нь
санал нийлэгчгүй, зөрөгчгүй гэж хариулсан байна. Урт хугацаагаар оршин суугч гадны иргэд гэмт хэрэг ихсэх шалтгаан болдог гэдэгтээ судалгаанд оролцогчдын 46% нь санал нийлсэн бол 19% нь санал нийлэхгүй, 4% нь мэдэхгүй, 31% нь санал нийлэгчгүй, зөрөгчгүй гэж хариулжээ. Тэд эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг гэдэгтээ судалгаанд оролцогчдын 43% нь санал нийлж байна гэсэн бол 34% нь санал нийлэхгүй, бас зөрөхгүй, 19% нь санал зөрж байна, 4% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Тэд дотоодын иргэдийн амьдралын хэв маягт занал хийлдэг гэдэгтээ санал нийлэх болон зөрөх хүний тоо энэ тэнцүү буюу 33% байсан байна. Хүн амын хөгшрөлтийг шийдвэрлэхэд тустай гэдэгтээ санал нийлэх болон зөрөх хүмүүсийн тоо мөн л ойролцоо буюу 30-29% тус гарчээ. Нийт ажилгүйдлийн хэмжээг нэмэгдүүлдэг гэдэгтээ санал нийлсэн хүний хэмжээ нь харьцангуй бага буюу 26% байсан бол санал зөрсөн нь 36% байсан байна. Эцэст нь урт хугацаагаар Чехэд амьдарч буй гадныхан Чехийн өв соёлыг баяжуулж байгаа гэдэгтээ судалгаанд оролцогчдын 25% нь санал нийлж байна гэсэн бол 41% нь санал зөрж байна гэжээ. Одоо та бүхэндээ сүүлийн үед Чехэд төдийгүй Төв Европын орнуудаар ихсэж байгаа халдварт өвчнүүдийн талаар тэдгээрээс хэрхэн сэргийлэх халдвар авсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг хүргэе. Эдгний А вирус буюу бохир гарын шар өвчин 2025 оны эхний хагасын байдлаар Австри, Унгар, Словак, Чех зэрэг Төв Европын орнуудад бохир гарын шар өвчний тархалт эрс нэмэгдэж 2000 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 706 тохиолдол нь зөвхөн Чех улсад бүртгэгдсэн байна. Харин 9-р сар гэхэд энэ тоо нь бүр 1300-д хүрч нас барсан хүний тоо 15-д хүрчээ. Энэ үзүүлэлт нь Чехийн хувьд 2008 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тархалт хамгийн өндөр байгаа нутгууд нь Морав Силезиам, Төв Бохем, Карловы Вары, Оломоуцын бүс нутгууд болон Праг хот байна. Гепатитын А вирус голчлон эрүүл ахуй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж хомс хүмүүс, тэр дундаа орон гэргүй хүмүүс, мансууруулах бодис хэрэглэгчид болон Чех, Словак дахь цыгаануудын дунд тархаж байна хэмээн ECDC буюу өвчнөөс сэргийлэн хянах Европын төвөөс анхааруулжээ. Орон нутгийн удирдлага болон эрүүл ахуйн байгууллагууд өвчний тархалтыг багасгахаар олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Тухайлбал Прагныг дүүргэл гэхэд хүн ихтэй гудамж талбай, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газруудыг сайтар цэвэрлэж ариутгахад 300 мянган короныг зарцуулжээ. Харин эрүүл ахуйн байгууллагуудаас вакцинжуулалтын аян зарлаж албан газар сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх гэх мэт арга хэмжээг авч байна. Илгэний А вирус нь бохир хоол хүнс болон бохир гараар гол төлөв дамждаг тул иргэд гараа сайтар угааж хоол хүнсээ цэвэр орчинд бэлтгэх хэрэгтэйгээс гадна дархлаагаа дэмжиж вакцинд хамрагдах нь ууг өвчнөөс сэргийлэх хамгийн сайн аргууд хэмээн мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Мөн халдвартай хүний ялгцсаарч гэсэн халдвар тархах эрсдэлтэй тул нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй гэнэ. А вирусын халдвар авсны ихэнх үед ханиад хүрсэнтэй адил төстэй шинж тэмдгүүд илэрдэг, улмаар арьс, нүд шаарлаж эхэлдэг байна. Бага насны хүүхдүүдэд шинж тэмдэг бараг анзаарагдахгүй эсвэл хөнгөн хэлбэрээр илэрдэг бол насанд хүрэгчдэд тэр дундаа элэг муутай хүмүүсийн эрүүл мэнд эрчтэй дороотож арга хэмжээ авалгүй тул үхэлж хүргэх аюултай байдаг гэнэ. Тиймээс шинж тэмдэг илэрсэн хүн өөрийгөө бусдаас тусгаарлаж нэн яралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ. Бэлгийн замын халдварт өвчнүүд. Чех улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнүүдийн тархалт ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь Европын бусад орнуудаас маш олон жуулчид шоу цэнгийн зорж ирдэг явдал хэмээн Česká spoločnosť AIDS pomoc буюу Чехийн доохон эсрэг тусламжийн нийгэмлэг тайлбарлажээ. Үүнээс гадна Чехийн нийгэмд оройтож гэрлэх, бэлгийн олон хавтагчтай байх нь энгийн үзэгдэл мэт болсон. Болзооны аппликейшны хэрэглээ нэмэгдсэн. Бэлгийн боловсрал хангалтгүй байгаа гэх мэт шалтгаанууд ихээхэн нөлөөлж байгааг нь. Өнгөрөх 10 жилийн хугацаанд тэмбүү өвчний халдвар 60%-аар, заг хүйтний халдвар 2 дахин нэмэгдсэн бол ламидын халдвар шинээр авсан хэдэн мянган хүн жил бүр бүртгэгдэх болжээ. Мөн 20 жилийн өмнө 72 тохиолдолд бүртгэлтэй байсан HIV буюу хүний дархлал хомсдлын вирусын халдвартай хүний тоо 2024 оны байдлаар 269 болж өссөн байна. Бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа ийм эрсдэлтэй нийгэмд халдвар авсан гадаад иргэдэд тулгарах хүндрэлүүд бүрч их байдаг аж. Тухайлбал ихэнх эрүүл мэндийн хувийн даатгал бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх болон эмчлүүлэх зардлыг даадаггүй хэмээн
Чехийн дохын эсрэг тусламжийн нийгэмлэг буюу Чесапи мэрэгжилтэн ярьжээ. Мөн тэрээр бэлгийн замын өвчний халдвар авсан болон авсан байж болцсошгүй гэж бодож байгаа хүмүүст дараах мэдээлэл зөвлөгөөг хүргүүлж байна. Хэрэв та эрүүл мэндийн даатгалтай бол юун түрүүнд арьс өнгөний эмч эсвэл урологчид хандах хэрэгтэй. Тэд танд тохирох тусгай мэрэгжилтнийг зааж өгөх болно. Мөн гадаадын иргэд Чесапийн шинжилгээний төвүүд дээр ХДХВ болон бэлгийн замын бусад халдварт өвчний шинжилгээнд нэрээ нууцлан үн төлбөргүй хамрагдах боломжтой. Тухайлбал Праг дахь Дүн Светла төвд ХДХВ, Тэмбүү болон элэгний БЦ вирусын шинжилгээг нэрээ нууцлан үн төлбөргүй өгөх боломжтой. Үүнээс гадна 24 цагаар ажилладаг 800, 800, 980 дугаарын лавлах утсаар холбогдож англи болон чех хэлээр зөвлөгөө авах боломжтой. Праг-хотын Prague for All буюу Metropole EU гэсэн албан ёсны вебсайтаас мөн үнэгүй шинжилгээний төвүүдийн жагсаалтыг харах боломжтой. Харин хувийн эмнэлгүүдэд энэ төрлийн шинжилгээнүүд 2000-аас 4000 короны ханштай байдаг гэжээ. Дараагийн мэдээтэй хамт байгаа үзэгч сонсогчдод баярлалаа. Мэдээнийхээ төгсгөл та бүхэндээ Прагт удахгүй болох гоё арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг хүргэе. Дуучин Баяр Цэнгэл Праг хотод. Энэ зун Улаанбаатар хотын төв цэнгэлдэхийг дүүргэсэн авиаслаг дуучин Баяр Цэнгэл Европ дахь монголчуудтайгаа хайр эзэнтэй тоглолтоор уулзахаар ирж байна. Тэрээр Чехийн нийслэл Праг хотод 10 дугаар сарын 25-ны Бям гарагт тоглоно. Тасалбарын үндсэн үн 800 крон. Та бүхэн тасалбараа манай сониноос Facebook болон Instagram хуудасаар дамжуулан захиалах боломжтой. Мөн нэмэх 420 775 487 306 дугаар утсаар холбогдсон захиалах боломжтой. Чех дахь залуу Монгол уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн. Чех дахь залуу Монгол уран бүтээлчдийн уран бүтээлийг танилцуулах New Generation үзэсгэлэн 10 дугаар сарын 26-ны Нэм гарагт нээлттэй хийнэ. Энэхүү үзэсгэлэн Společnost Česko-Mongolského bratství a spolupráce буюу Чех Монголын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж байна. Үзэсгэлэнгээр уран зураг 2 болон 3 хэмжээс бүтээлүүд, гэрэл зураг, гар урлалын бүтээлүүдийг толилуулна. New Generation үзэсгэлэн 12 дугаар сарын 14-нийг дуустал үргэлжлэн. Хэрэв та Чехэд амьдардаг залуу уран бүтээлчид ямар бүтээл уралдгийг харахыг хүсвэл зохион байгуулагчтай урьдчилан холбогдож үзэх өдөр цагаа товлоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Чех Монгол цэг ЦЭС сайтаас аваарай. Дараагийн мэдээтэй хамт байсан үзэгчдээ бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзтлаа. Түр баяртай.